За, сайн байцгаана уу? Намайг Давагдаржин Баттаава гэдэг. Ам бол 11 үлээ 9 хүүхдийн аав байна. Тэгээд та бүхэндээ нэгэн одоо туршлагаасаа хуваалцах юм уу те. Манайх одоо 9 хүүхэдтэй шүү дээ. 9 хүүхдийн анхны хүүхэд маань ингээд төрж яхад бүтлгүүтэл гээд нэг зөлтөө очирлаа. Тэр нь одоо юу байсан бэ гэхээр эхнэрээ ингээд төрөх гэж хахад эмнэлэг дээр ингээд хүлээгээл зогсож илээ. Тэгээ хүлээгээ зогсож ирсэн нь танаа он чинь төрчлөө шүү. Шүлээ авчираарай. Одоо шүлийг өгөөрэй гэхгүй юу. Яг газар дээр нөгөө шүлээ өгөх юм юу ч яахгүй ингэдэг гэдгийг бидэхгүй гүйж явж исэн. Би тэр чи хоёлоо дөнгөж сургуулаа төгсөн оюутан залуу хүмүүс байсан. За тэгэл гүүгээл нөгөө шүлээ авах хэлэхээр ингээл дэлгүүр орсон чи ойр авийнхын дэлгүүрээр ерөөсөө одоо шүлний мах олдохгүй бүр хол яваад ч бас олдохгүй. Яг тэр үед нь одоо махны хомсдол айгүйх гарцсан байсан. Тэгээ бүр хөлсөө гарталгүй явж байгаад нэг шүлний мах олоод шүлээгээд аваачхад бүр 5 6 цагийн дараа ингээд шүлийг нүүжсэн. Ийм одоо залуу байсан болоо сүүлийн хүүхдүүд дээрээ маш их туршлагаж иж одоо нэг шүл цай хоол одоо жирэмсэн төрж байгаа ээжүүдэд юу хэрэгтэй вэ гэдгээ бит хоёр маань одоо хоёулаа ингээд бүгдийг бэлдээд тэгээд очдөг басаа. Тэгэхээр бас ийм аавууд, шинэ аавууд те шинэ хүүхдтэй болж байгаа хосууд маань иймэрхүү алдаанууд бас зөндөө байдгийн шүү. Тэгээд эндээс бас ингээд туршлага судлаад байна шүү дээ. Анхныхаа хүүхдийг хүлээж авахд юу хэрэгтэй, юу бэлтгэв гэд маш олон сургалтууд болон янз бүрийн сайтуудаар одоо юм хөгжсөн, AI хөгжсөн тий. Яавал юу хэрэгтэй байна гэдгээ асуугаад ингээд зөвлөд очих юм бол бас айгүй гоё цаг тэмнэлттэй маш түргэн хугацаанд гэр бүлийнхаа хайр татны итгэлийг тий тэндээс бас айгүй гоё авах хаа гэж бодож байна. Тэгээд ер нь бол аавад бол ингээд яриаг ингээд сонсоод байхад зөндөө аавад дээр тийм юм тохиолддог юм байлээ. Тэгээд ийм юм тохиолдуулахгүй тулд урьдчилан бэлдээд ингээд очиж байгаараа гэж зөвлөмөр байна. Тэгээд яг бидэд одоо эсвэл хүүхдийн хувьд ингээд хүүхдүүдтэй ингээд шүл хоол цайгаа аваачаал наазах ингээд эмнэлгээс ингээд гарахт нь бас төрөөд гарч байгаа ээжүүдэд хөөхөн ингээд цэцэг ч юм уу ингээд бамбрууш ч юм уу нэг гоё бэлэг ингээд бариад очиход нь штэ сэтгэл санаа маш айгүй гоё өөдрөг баяртай тэгээ эхнэрүүд маань ингээд айгүй гоё тийм итгэл хайраар дүүрэн болоод эхэлдэг юм билээ. Тэгээд бас ингэж хүлээж авч явал хэрэгтэй юм байлээ шүү гэж зөвлөмөр байна. Тэгээ та бүхэнд нь амжилт хүсье.